За Монгол Улсын сургуулийн археологийн нөхцөл судалгааны баг 2022 оноос соёлын амны захиалгаар 103 аймгийн нутагдах чулуун соёлын өвийн бүртгэл судалгааны ажлыг гүйцэтгсэн. За ингэж явахад бол манай судалгааны баг бол ерөнхийдөө дорд Монголоор тархсан археологийн ном зохиолоор дөрвөлжин мөшин соёл гэж үздэг. Одоогоос 3000 жилийн тэртээ үлдгэсэн энэ соёлынхны 1543 дөрвөлжин мөшийг бол бид нар бас бүртгэсэн. За ингэж явахдаа манай судалгааны баг бол энэ дөрвөлжин мөшин соёлынхан ямар өргөн цар хүрээнд ямар том нэгдмэл соёлыг бүтээсэн бэ гэдгийг бол тухайн үед бол тодорхой болж харж таньж мэдсэн. За тэгээд дөрвөлжин мөшин соёлын судалгаа бол өнөөдөр 100 гаруй жилийн хугацаанд хийгдсэн ч гэсэн булшиг малтахаар олддгүй мөн энэ булшны бүрдүүл байгууламжуудыг системдээ судлаагүй учраас энэ соёлынхан бол төдийлөн сайн танигдааг өгсөн. Гэтэл манай ахуйд эрдэмтэн Дорд Сүрэнгуй, Наваангуй, Сэрожуугуй, Цэвэн Дорж, Эрдэнэбаатар, Түрбат за манай антропологч Төмөн зэрэг энэ хүмүүс хүртэл энэ монголчуудын өвгдөөс за тэр дундаа хүнүүгийн өвгдөөс дөрвөлжин мөшин соёл үлдээгч мөн гэж үзэжсэн. Гэтэл судалгааг нь ерөөдөө бол сайн судлагдаагүй учраас энэ соёлынхныг хүмүүс сайн таньж мэддэггүй байсан. Тэгтэл манай судалгааны баг энэ үзэсгэлэнгээрээ энэ соёлын судалгааг ямар гайхамшигтай соёлыг үлдээсэн, ямар өргөн цар хүрээнд энэ соёлынхан асар том урлагийн бүтээлийг үлдээсэн юм бэ гэдгийг л танилцуулах олон өмнөд үзүүлэх зорилгоор энэ үзэсгэлэнг бол ингээд дэлгэн харуулж байна. За тэгээд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс ер нь бол асар өргөн уудан нутаг, Хянганы нуруу, Залтаа нуруу, Байгаль нураас говийн өмнөд бүс нутаг хүртэл ийм өргөн цар хүрээнд 16 мянган дөрвөлжин мөш байгааг манай судалгааны залуучуудаас бүртгэж статистик тоо гаргасан. Ингээд 16 мянган булшнаас ерөнхийдөө 104 булшин дээр хүн чулуу ингэж зохицлооч ингэж байгуулсныг манай судалгааны багийнхан анх удаа гаргаж ирж байгаа. Тэгвэл өмнө нь Дорд аймгийн 3 цагаан сумын Хөцөөгийн болгын хүн чулууг бол 1962 онд манай Сэрожуугуй анх илрүүлээд хүн чулуу байна гэж бичижсэн. Тэрний дараа бол Перлего 1977 онд хүн чулуу хөвцөл өөрчлөлт номдоо дөрвөлжин булшны хүн чулуу байна гэж үзэжсэн. Тэгтэл энэ санаа яагаад төдийлөн дэмжигдээгүй вэ гэвэл 1-2 хүн чулуунаас хэтрэхгүй байсан. Тэгтэл бидний судалгааны 4 жилийн судалгааны үр дүнгээр 104 хүн чулуу. За хүн чулуу маань дөрвөлжин буш байна. Дөрвөлжин бушны зүүн талд 15-аас 20 м, холдоо бол 40 м, 50 м-ийн зайтай хүн чулуу босгодог. Хүн чулуун дээр бол хүнээ нүүр, бүс, хүзүүний зүйлт, гизэг гэдэг ийм зүйлүүдийг дүрсэлдэг. За жишээлбэл энэ Хинтээ аймгийн Мөрөн сумын Аршаан давааны энэ гизэгтэй хүн чулууны гизгийг сүлжмэл гизгийг гэж маш тодорхой дүрсэлсэн. Ийм гизгийг яг хүн чулуун нүүрний ард талд харалтаа. За өмнө талд нь бол толгой хүзүүнээ зааг, бүснээ зүүсэн унжлага. За энэ жишээлбэл Дундгов аймгийн Эрдэнэ талаа сумын хар чулуутад хүзүүний зүйлт, соёо зүйлт, бүс эргүүлээд арын ингээ харахаар ингээд ийм гизэг. За гэтэл бидний энэ үзэсгэлэн бол энэ гизэг ус, энэ хүн чулууг бол анх удаа ийм олон баримтаар ингэж харуулж байгаа бас онцлог байна. За дараад нь энэ мөн энэ дээр бол Хинтээ аймгийн манайхны хамгийн сайн мэддэг Аршаа хадны яг зүүгэн талд, барууны талд байгаа энэ Бэндэр уулын үрт маш олон хүн чулуу бүгдөө гизэгтэй байна гэдэг юм те. Тэгэхээр энэ дөрвөлжин мөшин соёлынхныг илүү ийм олон ийм элементүүдийг хүн чулуунуудыг хийж ирснийг л олон баримтаар харуулах. За энд жишээлбэл бидний дараагийн том түлхүүр болгож ашиглаж байгаа яг хүн чулууны баруун талд булшны хооронд замаар явж байгаа морио хөтлөө явж байгаа хүмүүс. За тэгээд тэрний араас бас олон хүмүүс байна. Ийм дүрслэл бас л өмнө бол бас дөрвөн газар илэрсэн байсан ч гэсэн тэрийг бол өөр цаг хугацаанд өөр эрдэмтэн судлаач нар олсон учраас хооронд нь холбож энэ болгоныг нийлүүлж нэгтгэж судалсан судалгаа байхгүй. Тэгтэл манай судалгааны баг дахиад 16 газараас яг ийм замтай өшөөдийг олоод тэгээд хамгийн алдартай шатар чулууны бас дөрвөлжин булшны буланд нь замтай хөшөө байх жишээний. За тэгээд энэ замтай энэ хавтан чулууныхаа зургийг бид нэр дараагийн том дурсгалын түлхүүр болгоод хадны зургуудаар энэ яг энэ дээр байгаа энэ төршлүүд зурагдсан бол
энэ хадны зургуудыг хэн хийсэн бэ гэдэг хадны зургуудыг эзэнтэй болох ийм судалгааны ажлыг бид нар бас л сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол ингээ хийж гүйцэтгэхэд байна. За одоо жишээлбэл энд харж байгаа бол энэ Улаанбаатар хотод байдаг 2 том хадны дурсгалыг бол одоо сонгож аваад за энэ Гачууртын амны хадны зургийг бол одоо та бүхэн дээш харах юм бол энэ дээдлэлт нь бол байгаа энэ яг анхныхаа байрлалаараа байгаа. Энэ дээр ингээ харах юм бол зосон зураг маань ихэнх нь ингээ мэдгэдгээ байсан. Ялангуяа 60-70% нь харагддаггүй. Яг л мэрэгжлийн хүмүүс очиод харах юм бол яг маш бүдэг байдаг. Тэгтэл энийг бид нар одоо өөрсдөө хамтарч ажилладаг энэ Оросын улманы улсын одоо Москвагийн их сургуулийн профессор Свойский гэдэг үнтэй хамтраад энэ сүүлийн үеийн техник технологийн дэвшлиг ашиглаад фотограмметрийн судалгаагаар яг энэ нэг 70-80% нь алга болцсон энэ зургуудыг бүрэн зурглаар нь гаргаад ингээ харуулж байгаа. Энэ мэдээж энэ ажил асар том нүсэр их ажил болж байгаа. Тэгтэл энийг бол одоо манайхан бол зөвхөн нэг хэсгийн газрыг одоо зургийг мэддэг бол энэ хадан дээр 3000 жилийн өмнө яг юу зурагдсан бэ гэдгийг бүгд бүтээн анх удаа гарч ирж байна. За ингээд үзэхээр нөгөө нэг саяны нэг түлхүүр болгож байсан замаар атуу хөтлөөд явж байгаа хүмүүс маань энэ зосон зургуудыг ороод ирж байгаа. За ингээд ороод ирнэ гэдэг чинь энэ зургийг хэн хийсэн бэ? Энийн эзэн хэн байсан бэ гэдгийг бид нар одоо бас ингээд тайлах ийм том одоо тайлаг хийсэн. За ингээд одоо энэ Монголд бол энэ нийт ийм зосон зураг бол 100 орчим адны зосон зураг байна. Тэрэн дээр энэ дөрвөлжин одоо хашлан дотор зурсан одоо энэ тоолов цэгнүүд, энэ хос зам эдгээр нь бол мэдээж энэ дөрвөлжин бүшийн солихонтой холбоотой байх магадлал маш өндөр юм а гэдгийг харуулж гаргаж ирж байгаа. За хамгийн сонирхолтой нь одоо энэ бол Гачууртын амны хадны зураг байна. Тэгтэл энэ бол ерөнхийдөө бол хадны зураг маань өөрөө энэ сая булшны одоо хэрэглэгдэхүүн бол тухайн хүний одоо тэр оршуулгын зан үйлтэй холбоотой одоо зургууд байгаа бол энэ хадны зурган дээр байгаа одоо энэ том агуулга бол энэ бол тухайн нэг хүн гэхээс илүү Овг аймгийн бүтэц бүрэлдэхүүн магадгүй Овг аймгийн одоо энэ хавар намрын одоо хүн амын тоолго те ерөнхийдөө Овг аймгийн том дахилах тайлгыг харуулсан ийм том өргөн одоо агуулгатай зураг одоо байх боломжтой байна. Ягаад гэвэл энийг нэг фотограмметрийн судалгааны дараагаар энэ зургууд тодорч гарч ирж байгаа нь энэ ямар утга учиртай те магадгүй дараагийн судлаачдад шин санаа өгөх дараагийн хүмүүст бас одоо судлах боломжийг олгох. За тэгээд бүр нарийн ажиглаад үтсэн чинь энэ цэгнүүд маш өндөр зохион байгуулалттай нэг шугамд нэг игнэнд энэ хүмүүсийн бие балдрын байдал үртэл жигд байгаа нь ерөөхдөө энэ хөнөөгөөс өмнө 3000 жилийн тэртээ энэ дөрвөлжин бүшийн соёлын чинь магадгүй Овг аймгийн одоо хэмжээнд төр тулсын хэмжээнд ирдсэн байна. За тэр ялангуяа одоо энэ цэгнүүд нь дандаа босоо 100 байгаа нь энэ хурууны хээ дардас байх магадлал маш өндөр байна. За тэгэхээр манай судалгааны баг бол анх удаа одоо энэ тосон зургийн энэ дөрвөлжин дотор байгаа энэ өмнө бол цэг толов гэж үзэжсэн энэ одоо санааг бол бид нар Овг аймгийн бүртгэл байж магадгүй Овгийн ахлагч нар юм уу өрх гэрийн одоо тэргүүний те магадгүй энэний цаана энийг бүртгэл хийгээд байна гэдэг чинь энэний цаана загсаж зархааны нэгж байна. Энэний цаана төр дулсын одоо анхны хэлбэрүүд байж магадгүй гэдэг ийм санааг дэвшүүлж байгаа. За тэгээ мэдээж энэ юмнуудыг хийхэд бол одоо бас цаг хугацаа одоо энийг бол ингээд зөвөр хийчих боломж байхгүй. Тэгэхээр энийг бол бас та бүхэн ирж үзэх юм бол энэ тэнд байд одоо олон газар авч үзэх юмыг нэг доороос үзэх том боломжийг биднээс олгож байна. Тэр дундаа энэ хадны зургуудыг очиод баргалж учрыг ойлгохгүй ийм алга болсон бүдгэрсэн зургуудыг хүртэл ингээд одоо техник технологийн дэвшлэр тодруулаад гаргаад ирсэн нь бас одоо энэ түүхчид одоо түүгээс судалдаг хүмүүс тэр байтхаа олон мянган гайдууд тийм ээ 100 одоо ингээд дандаа гаднаа татны хүмүүс ирээл ингээд тайлбарлаа явахад таарахгүй дөрвөлжин бошгож байхгүй энэ хадны зургууд очиж үзэх боломжтой. Тэгэхэд энийг өөр өнцгөөс харах, тайлбарлах боломжуудыг бас ингэж олгож байгаагаараа энэ үсэлэн юм бол давуу тал байна. Энгийн хүмүүс тайлбарлахад бол дөрвөлжин буш гэдэг бол яг ингэж дөрвөлжин тэгш үзэгтэлээ хэлбэртэй хийдэг ийм бушиг Монголын археологийн судалгаанд дөрвөлжин буш гэдэг. За энэ дээр бол дөрвөн талыг хашлах чулуу ялангуяа хөл талын хашлахын дээр бол ингээ бүжгэлж байгаа нэг хэмнэлд орцсон маш олон хүмүүсийг ийм зурсан дөрвөлжин буш бол 18 газар өөр газрын өөр одоо аймагт байгаа 18 яг ийм дөрвөлжин бушин дээр зурсан. Одоо энийг бол манай судлаач нар бол энэ мэдээж нэг хүний оршуулгын зан үйл мэдээж энэ бол онцгой хин нэгний оршуулга байгаа. Тэгэхээр энэ бол одоо энэ оршуулгын зан үйлд ирсэн хүмүүс ууг ашуугаа тайлах гад ингээ ерөөхдөө бол нэгдмэл нэгэн зохион байгуулалт орцсон одоо энэ бүжгэлж байгаа хүмүүсийг дурссан гэж үздэг. За тэгтэл одоо энэ омгийн үтлийн энэ дөрвөлжин бушны толгой талын зүүн урд талын хөшөөн дээр
энэ буг дүрсэлж байгаа бас ийм зан бол бас байна. Тэгэхээр энэ бол бас 58, 59 булшин дээр яг толгой талын өндөр хөшөөн дээр буг дүрсэлж байгаа нь дөрвөлжин булшин соёлынхан ч бас буг шүтлэгтэй байсан байна. Энэ буг шүтлэг гэдэг бол ганцхан дөрвөлжин булшны баруун талд байсан хэрэгсүр бугуун хөшөөнийхний соёлынхны ганц тэр элемент биш юм байна. Энэ бол нийтлэг нүүдэлчдийн нийтлэг шүтлэг бас ерөнхий шүтлэг нь буг шүтлэгтэй байсан болов уу гэдэг бас санааг дэвшүүлэх том боломжийг олгож байгаа. Яагаад гэвэл маш олон газрын зөвхөн 100 урт талын 100 хойтлын энэ том хөшөө дээр буг хүн за шууд өрсөлдөж байгаа нь бол энэ соёлынхны одоо бас зан заншил, зан үйл те урлаг соёлын одоо энэ зүйл ямар өргөн цар хүрээтэй хийгдчихсэн бэ гэдгийг харах том боломж болж байна. За хамгийн сонирхолтой нь хүн чулуун булшныхаа 100 хойтлын жоохон жишүүдүү хүн чулуу. За хүний дүрстэй хүн чулуу 104 газар байна. Хүн чулуунаас гадна хүний дүрсгүй хөшөө чулуу маш олон байна. За хөшөө чулуу 200 300-аар тоологдохоор байна. Тэгэхээр 16 мянган булшны одоо 100 орчим одоо булшин дээр хүн чулуу байна гэдэг бол энэ бол хонцгой хин нэгний булшин дээр хүн чулуу босгох уламжлал байна. Хөзөөний зүйлтнээс соёо бүс ардаа гизэг гэдэг энэ бол угаасаа хүнийг төлөөлж байгаа дүрсэл байна. За хамгийн сонирхолтой нь хүн чулуу бууш хоёрын дунд хүн чулууны баруун талд нөгөө зам нөгөө морьтой хүмүүсийг маш олноор нь буюу 16 дөрвөлжин булшин дээр хийсэн нь дараагийн хадны зургуудыг тайлах том тайл нь болж байна. За ингээд үзэхээр дөрвөлжин булшны үндсэн зохион байгуулалттай буш зүүн талдаа хүн чулуутай, хүн чулууны голд хавтан чулуутай дөрвөлжин булшныхаа булангийн зүү ялангуяа толгой талын булангийн хөшөөн дээр буг дүрсэлдэг, адуу дүрсэлдэг, хүн дүрсэлдэг дөрвөн талынхаа ашиган дээр маш олон хүний дүрсэлдэг гээд энэ соёлыг үлдээгчд бол ямар өргөн агуу одоо том соёлтой хүмүүс байсан юм бэ? Энийг манай одоо ахмад археологч нар хөнөв үгдээс үзэжсэн. Тэгэхээр энэ соёлыг үлдээгчд бол бас агуу том нэгдмэл соёлтой байсныг бид нар энэ үзэсгэлэнгээр олон түмэндээ харуулах, магадгүй дараагийн судлаачдаар том боломжийг олгох. За тэгээд энэ бүгдийг олон газрын дурсгалуудыг нэг дор нэг одоо цогц байдлаар нь үзэсгэлэн гаргаж байгаа нь бас одоо хүн болгон очиж үзэх боломжгүй юм нэг дороос үзэх боломжийг олгож байгаараа энэ үзэсгэлэнгийн хамгийн том давуу тал болж байна.